Даалгавар 1. Захидлыг уншаад бичвэр мэдээллээс ойлгосон зүйлдээ тулгуурлан хариу захидал бичээрэй. Үүний тулд эхлээд захидалд хүснэгтийн дагуу дүн шинжилгээ хийнэ үү? Надад туслаач. Сайн байна уу? Би 15 настай. Надад хүнд хэцүү зүйл тулгархад би учраа олдоггүй. Шууд л уйлдаг. Хинтэй ч уулзмааргүй санагддаг. Надад л дандаа муу юм тохиолддог. Би их азгүй юмаа гэх бодол өөрийн эрэхгүй төрдөг. Гэтэл манай найз охин ямар ч асуудал тулгарсан үргэлж тайван ханддаг болохоор түүнд бараг бэрхшээл тулгардаггүй байх гэж би боддог. Би олон найзаасаа зөвлөгөө сонссон ч төдийлөн амжилтанд хүрээгүй. Өөр ямар гарц шийдэл байгааг хэлээд өгөөч. Яагаад надад ийм зүйл болоод байдаг юм бол?